Улаанбаатарын хогийг бүгдийг би авъя. Шилийн шилээр, лазаар, хуванцраар би бүгдийг мөнгө олгоод танд өгье. За таны тушаасан давхар төгрөгийг чи өн 750 төгрөг боллоо. Тэгээд та энэ 750 төгрөгийг энэ давчраг бол хогийн цэг рүү явуулах байжээ. Тэгээд байгаль ихтлгийг хайрлаад хогоо ангилж ялгаж авчирч гисэн танд баярлалаа. Нэмээд манай энэ цэг маань бас юм нөгөө үнгүү даралт үзэж байгаа. За та бас жингээ үнгүү үзэж болно. Манай энэ объект маань болохоор бас гэр интернет үнгүү байгаа шүү. Wi-Fi-аар ороод бас 7 цаад сууж болно шүү. Яагаад хог руу орсон бэ гэхээр ер нь бид нэр амар том сансрын юмнууд ирдэг те. Нөгөө том улс төрч байт юм уу ингээд одоо сансар судалж байт юм уу те. Ингээд том юм ярьдаг хэрнээ өөртөө гараад явхаараа гудамжаар нь дүүрэн хог. За тэгэнгүүтээ гэртээ хогийн савыг харахад бүгдийг ингээд хойлоо таяад хийждэг. Тэгтээ тэр үзэгдэл ерөөсөө Монголд байгаад байдаг. За шопинг онцгой самнууд чинь ингээд тусгай нэг үнэлгээ хийдэг байхгүй. За 200 г онцгой сав болчих тээ. Та баримга шиглэг одоо нэг дараа ачигта яг энэ шиг ингээд гадна талынхаа нэм ялгыг аваад угаагаад ирэх юм бол энэ маш цэвэрхэн ангилт болдог шээ. За ингээд энэ нэг шиглэг хараад 100 төгрөг гэж байгаа. За энэ 150 төгрөг, 300, 450 төгрөг. За энэ хоёр хараад 100 төгрөг гэхээр 650 төгрөг. За 200 г онцгой чинь 50 төгрөг тань. За тэгэхээр 650 гэж нэг 700 төгрөг болж байна. За энэ гэрээ утмад болохоор одоо хаваас гсэн гэрээ чинь грамын 100 төгрөг болж байгаа. Бас 200 г болчих тээ. 750 төгрөг. За тань усанданы савыг грамын 200 төгрөг болж байгаа. За мөн энэ HTTP хонцрыг гэдэг энэ хонцрыг грамын хараа 400 төгрөг болж байгаа. Харин үнэтэй гэсэн. За мөн энэ уданы савны бүглөө шүү дээ. Одоо манай уданы сав ингэж бүглөөд та бүглөө ингэж харах юм бол энэ тусдаа ингэж үлдээд гэсэн байхгүй. Бүх бүглөө ингэж хийхэд аа гэсэн. За энэ бүглөөний онцгой грамын 300 төгрөг болж байгаа. За энэ гэрээ утмад тийм гэрээ зөөлөн нөгөө хүсэл скотч гэрээ грамын 100 төгрөг бол дэлгүүрээс гадаг нөгөө пакэж гэрээ гэдэг чинь. Усанданы хатны хараа тийм тэр пакэж гэрээ 400 төгрөг болж байгаа. За тэгээ ахын шиг буюу нөгөө энэ шиглэг тийм. За энэ шиглэг болохоор 100-аас 150 төгрөг болж байгаа. За лазыг грам 200 төгрөг болж байгаа. За цаасны болохоор та энэ одоо том цаас чигээр хэцүү тийм ачаалч гэсэн хоёр ond юм уу. Грам дөнгөж 50 төгрөг гэхгүй. Тэгэхээр энэ цаасны дээр манай яаж байгаа вэ гэхээр тамаахан ачхуйн залтан байгууллагууд сүлжээ технологиуд катан хайцын хүн төлөвлөгөө өөрөөсөө задлаж авч байгаа. Хамгийн гол нь одоо маш их хэмжээтэй байсан багсаа. Буруу манай шатдаг юм байна гэсэн. За тэгээ бүхний нөгөө төмөртэй тийм диско хүмүүс цаа хааш гэдэг юм гэсэн. Одоо энэ нөгөө юу гэж аль хэдийн хэрэггүй нөгөө юм би сав суулгах тэгээд нөгөө хайрхан тавмаа авч бас энэ хааш маш таа авч. Салаад авч сайн. Энэ бол санаа. Тэс чинь юу ч одоо 7000 таа шүү. За за тэгээ баялаа. Таны тушаасан зүйл 750 төгрөг боллоо. Хогоо ингэж ялгадлаа хайрсан баялаа. За дахин хэлүүлсэн дээрээ баялаа. За манай эрэг давалгаа цэгийн дөрвөн салбар маань бусад цэгүүдээс ялгаатай зүйл нь юу вэ гэхээр яг хүмүүсийг ирэхэд нөгөө нэг тухтай, эрүүл, цэвэр, аюулгүй орчинд хүлээж авахаараа давуу талтай дулаахан орчинтэй. Тэгээд орж ирээд одоо та хэд маань харсан шүү дээ тий. Юмаа тушаангаа мөнгөө авчин нэмээд одоо хөшүүн хүн байх юм бол даралтаа үзээд явчих болж байна тий. Тэгээд одоо залуучууд бол Wi-Fi нэрэлд байдаг шүү дээ. Тэгэхээр манай дээр өнгөө Wi-Fi нь орж ирээд мэдээлэл ягаад тий мэйлэр юмаа шидэж болж байна. За нэмээд нөгөө жингээ үзэх боломжтой. За бүр цаашлах юм бол одоо копи цайгаа уугаад байсан ч бас болно шүү дээ. Гол нь та бүхэн маань ерөөсөө л хогоо ангилж ялгаад байгаль ихтлэхийгээ хогноос салгаач. Нэг ширхэг хуванцар сав хөрсөн шингээ хугацаа гэтэл 400 жил болж сутаж өг болдог. Тэгээд энэ хогийн цэг дээр очиод хаягдж байгаа бүх хог хаягдлыг газарт булагдахаараа маш их хэмжээний хортой шүүсмэг ялгараад бидний унтны усанд орж ирэх аюултай. Мөн шатж байгаа хог хаягдлаас маш их хэмжээний юм хүнд металл ялгардаг хар туглах тий. За мөн одоо зүгээр ил задгаа байж байгаа хогийн цэг дээр байж байгаа хог хаягдлаас хүлэмжийн хий метан ялгардаг. Тэгээ энэ болгон ч нөгөө дэлхийн дулаалт нөлөөлөл дэлхийн дулаалал бий болж ийн гэдэг чинь амьд амьдтай халтай байхгүй юу? Ийм л юм болоод байгаа. Тэгэхээр энийг л шийдэхийн тулд бид нэр одоо энд зогсож байна. 1-2 ширхэг ундаа усны сав барьж ирэхээс илүүтэйгээр 1-2 сарын хугацаанд балкон дээрээ хашаан дээрээ хогоо ангилж цоглуулж байгаа. Тэгээд авчирч өгч тушаах юм бол тэр чинь яг ингээд болж байгаа байхгүй. Тэгэхгүй 1-2 сав авчирхаар цагийн гарц ямар ч мөнгө болохгүй тий. Тэгээ түүхэн хэд мэн өөрөө бас нөгөө үн багтаа байдаг. Манайхан хог мөнгө болно гингүүд амар их мөнгө авах гэж байгаа юм шиг бодож ирэнгүүтээ өө ийм байсан юм хэрэггүй ирлээ гэдэг ийм одоо буруу нөгөө үнийг маань урамж хугараа тий би ч ихсэн өгж байгаа хүн сонин санагдаад явчихж байгаа байхгүй. Тэгэхээр түүхэн хэд өөрөө мөнгөндөө гол нь биш байгаль орчноо хамгаалах хүн болгоны одоо ухамсарын үүрэг шүү гэдгийг хэлмээр байна.
манай Монгол улс чинь хог хаягдлаа нийт 7% дахин боловсруулж байгаа. А гэхдээ бид нар дэлхийд юу гэж амласан бэ гэхээр бид нар 2030 он гэхэд нийт хог хаягдлынхаа 30% дахин боловсруулна гэдэг амласан. Одоо 5 жилийн зай байна. Энэ 5 жилийн хугацаанд иргэд олон нийт бүгд ухамсарлал хогоо ангилж ялгах шаардлагатай байгаа даа. Тэгэхээр ер нь бол хог англи ялгахад манайхаа амар хэцүү. За ангилнаа гэд бодоо яваад идэг штэ тий. Тэгэхээр та ерөөсөө л өнөөдрөөс эхлээл за хогоо ерөөсөө л англи авдаг газар байгаа юм байна тий. Тэгэхээр нэг 4 ийм цаасан хайрцаг тавиад ч юм уу 4 гэлгар бот тавиад хогоо ангилж ялгаад тэгэл ялгаж ясныгаа зав чөлөө цагаараа манай энэ 4 цэг дээр авчираад өгөх юм бол манай 4 цэг маань өглөө 10-аас орой 5 цаг хүртэл ажиллаж байгаа. Нэг өдөр амарч байгаа, амралтын нэг өдөр амарч байгаа. Иймэрхүү байдлаар бид нэр бол яг ангилж ялгсан төгөөдийг хүлээж авахд бол бэлэн байна. За бидний хувьд яг очиж авах үйлчилгээ бол одоогоор үнэхээр гаргаж амжихгүй байна. Ягаад тэгэхээр нэг портер машин хэрэгтэй, 2 хүний цалин хэрэгтэй учраас тэрийг бол гаргаж чадахгүй байгаа учраас иргэдээ авчирч өгөөч л гэдэг зүйлийг бол хэлэх гээд байгаа. За мөн манайх Эко орчин гэдэг компанитай хамтарч ажилладаг. Манай Эко орчин компани болохоор хог тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Тэгээ энэ хог тээврийн үйлчилгээнд дээрээ одоо 2025 онд нэмэлтээр нэг 2 үйлчилгээ оруулж ирж байгаа. Тэрний юу вэ гэхээр аж ахуйн нэгж албан байгууллагаас маш их хэмжээний одоо давхар түгэйд гардаг юм байна. Тэгэхээр аж ахуйн нэгж албан байгууллагуудад хогоо ангилж ялгах зөвлөх үйлчилгээ болон сургалт нөлөөллийн ажлыг хийж өгнө. Нэг хоёр дахь юм бол ангилсан давхар түгэйдийг нь одоо тээвэрлэнэ. За 3 дахь юм бол нөгөө мэдээж холсон хогоо ягдлыг авна. Тэгэхээр манай Эко орчин компани давуу тал нь юу юм гэхээр холсон хогийг авахтаа давхар нөгөө ангилсан хогоо ягдлыг авна гэдгээр одоо зардлаа даагаад байна гэж ойлгож байна. А тэгэхгүй манайх дан одоо хуванцар руу дан ангилсан хогоо ягдал руу явуулахаар тэр тухайн хогоо ягдал зөвөр маш бага жинтэй байдаг учраас замын зардлаа хязгаарч таахгүй болчиход байгаа. Тэгээ ерөөсөө одоо ингээд бид нэр үйл ажиллагаа нь маань ингээд маш гоё тогтворжоод явахгүй байгаа гол шалтгаан нь юу вэ гэхээр нөгөө түүхэн хэд маань маш хөнгөн чанартай тий. Нэг хоёр дахь юм бол ангилагч нар маань бас тэмч их биш байгаад байна. Тэгэхээр энэ сайтыг үзэж байгаа олон нийт та бүхнийг яг өнөөдрөөс яг одооноос энэ бичлэг одоо үзснээс цаашаага шууд хогоо ангилж ялгаснаа бидэнд төвчөр тушаагач гэж хэлгээд байгаа. Нэгдүгээрт мөнгө болно, хоёрдугаарт байгаль орчноо бид нар одоо ирээдүйн хоочоо энэ хог хаягдлын бохирдол болон хөрсний бохирдол за цаашлах юм бол бүр усны бохирдлоос сэргийлж байгаа. Мөн одоо энэ хүлэмжийн хий ялгалч өөрөө бас хогийн цэгээс маш их өрөөсдөг байгаа. Тэгэхээр хүлэмжийн хий ялгалаас бас хамгаалахын тулд хүн болгоны оролцоо маш чухал шүү. Цэгүүдийн байршил болохоор сонгон хайрхан дүүргийн 2-3 дугаар хороон дээр 2 дугаар хорооны миний захын дэлгүүрийн яг баруун талд яг зам дагуу байгаа гэсэн 10 онцээр яваад за 3 дугаар хорооны цэг маань болохоор цэнхэр дэлгүүр гэж ярьдаг да. Нарангийн голын цэнхэр дэлгүүрийн автобусны бодол дээр байгаа. За Чингэлтэй дүүргийн 2 цэг маань болохоор Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны яг энэ уртлын одоо зогсоол дээр за нөгөө цэг маань болохоор Нарантул 2 захын автобусны баруун талын автобусны бодол дээр байгаа. За ийм яг 4 цэг маань та бүхнээс хог хаягдлаа ингээд нөгөө ангилсан давхар түүхийдээ авах гад өглөөнөөс орой хүртэл хэдэн хүн ирээд ингээд сууж ийн. Тэгээ зарим хүмүүс маань одоо авсан юм байхгүйгээр ингээд сул зогсолттой бол байна. Яг авчирч өгч байгаа хүмүүс болохоор бүгд нөгөө нэг юм үнэт зүйлтэй байна. Байгалаа хайрлаж ийн, хамгаалж ийн, нэмээд би бас энэгээр ингээд орлого олж ийн гэдэг байдлаар авчирч өгөхгүй байгаа хүмүүсийн хувьд болохоор за одоо ангилсан чи ялаа, хитэн төвөрхтэй болсон чи ялаа гэсэн нэг юм хайхрамжгүй тий үл тоосон юм байгаад байгаа. Тэгэхээр одоо аж ахуйн нэгж албан байгууллагууд маань ингээд нөгөө одоо нэг аж ахуйн нэгж маань 10-20 хүнтэй байлаа гэхэд тэр 10-20 хүнээрээ нийлж байгаа. За хэдүүлээ бүгд хогоо ангилаад байгууллагаараа хогоо ангилаад тэнд авчиж өгье гэдэг байдлаар ингээд олуула масик камерад ирвэл бас зүгээр юм болоо гэж бодож байна. Тэг би зүгээр нэг энгийн байдлаар хэлэхээр бид нарыг авраач эхлэхийг авраач та бүхэн аврахад таны миний бүх хүмүүсийн оролцоо чухал. Зүгээр одоо энэ бичлэгийг үзэл за гэж өнгөрөх биш. Таны оролцоо энд амар чухал биш. Үгүй гэх юм бол бид нар дахиад магадгүй 1 жил 2 жил хааж магадгүй. Тэгээ энэнийг бас төрийн хүмүүс нь хааж байгаа бол
төрөөс нь бас дэмжиж өгөөч. Одоо жишээ нь бол төрөөс ингэж байгаа А цэгээс Б цэг рүү те нөгөө хогийг түүхүүд маань зөөхөд нэг дүүргээс чинь одоо бараг 9-10 тэрбум татаас авд юм лээ шүү дээ төрөөс. Гэхдээ одоо бид нэр айлын хашаанаас те нөгөө ангилсан хог хоёрыг үйлдвэрт хүрэхэд төрөөс ямар ч татаас байх. Тэгэхээр ядаж сургалт нөлөөллийн ажил те бүх хороо дүүрэгт иргэд олон нийтийг нөгөө сургалт нөлөөллийн ажлаар бүр ингээд битүүнүүдэд тэгээд ангилж ялгсан түүхийд авчирж өгдөг байх юм уу? Эсвэл зүгээр нөгөө түүхийн машинууд явж ангилсан хог хаяглыг авдаг байх юм уу? Эсвэл за нэг манад одоо жишээ нэг машин гаргаад өчгдөхт манайхын 4 хороогоор сард нэг удаа тойрол нөгөө шил аван лааз аван гэдэг нэг машин явдаг байсан шүү дээ. Ирүүт яг тэрэн шиг яваад авах юм бол маш олон ангилах айлуудыг ангилагчдыг бид нар бэлдэх бүрэн боломж байна. Даанч биднэрт машин алга, 2 хүний цалин алга яг өөрөөсөө ингээд яваараа бор зүрхээр өөрсдийнхөө амьдралаас баг ингээд илүүчлээд хүмүүсээ цалинжуулаад ингээд явж байна та.